Үүнийг 1 секунд хараарай. Учирны энэ чухал зүйл. Хэрвээ чи хэзээ нэгэн цагт өөрийнхөө газарт зарим жимсний мод ургадаггүй эсвэл мод чинь ёстой шигээ ургахгүй байна гэж бодож байсан бол төр хүлээгээрэй. Учир нь асуудал ихэвчлэн энд л дайдаг бөгөөд бараг хүн үүнийг анхаардаггүй. Өнөөдөр би маш энгийн боловч үндсэн нэг зүйлийг сануулахын тулд богинохон видео хийхийг хүсэж байна. Үүний тулд бид хоёр хэмжигч хэрэгтэй. Эдгээрийг олоход маш амархан, хямдхан бөгөөд үнэхээр хэрэгтэй зүйлс юм. Хэрвээ чи эдгээрийг авахыг хүсвэл би видеоны тайлбарт хаанаас олохыг үлдээх болно. Мөн санаа зовлтгүй одоо би чамд хэрхэн ашиглахын зааж өгнө. Үнэхээр амархан. Эхний хэмжигч нь универсал хэмжигч бөгөөд шууд хөрсөнд хэрэглэдэг. Энэ хэмжигч нь чийгшил, температур, дамжуулалт болон энэ тохиолдолд хамгийн чухал нь хөрсний pH-ийг хэмжихэд ашиглагддаг. Жишээ нь чи нэгэн төрлийн цитрус жимсний модтай гэж төсөөлөд үз. Лимон, жуурж эсвэл өөр ямар ч цитрус байж болно. Энэ төрлийн жимсний моднуудын хувьд хөрсний pH хамгийн тохиромжтой нь 5 хагас болон 6 хагасын хооронд байх ёстой. Тэгвэл pH хэд өндөр байгаад бид хянаж чадахгүй бол юу болох вэ? Тэгэхээр маш энгийн зүйл болдог. Бид тэр хөрсөнд бүх шим тэжээлийг хийж байгаач тэдгээр нь зүгээр л хуримтлагдаад өөрийн үргээ гүйцэтгэж чадахгүй үлддэг. Ургамал тэдгээрийг шингээж чадахгүй. Ихэнх хүмүүс яг энд л алддаг. pH-ийг тохируулж байгаагаар тэр шимтгийлүүд ургамалд ашиглаж боломжтой болдог. Энэ заримдаа байгалаараа өөрөө болдог, учир нь хөрс цаг хугацааны явцад хүчлэг болдог. Гэхдээ олон тохиолдолд бид туслаж явах шаардлагатай болдог. Яг English энхүү видеоны зарлаа юм. Энэ бол хамгийн чухал алхам. Жимсний модыг ажиллуулж эхлүүлэх түлхүүр юм. Тэр нийтлэг хэлдэг үг болох үгүй энэ жимсний мод ургадаггүй юм гэдэг нь олон тохиолдолд үнэн биш. Зүгээр хөрсний pH шүлтдэг байгаа бөгөөд хин ч үнийг засахгүй байна. Өнийг яг энэ заацгаа шигээ хийснээр тохируулж болмон нь ийм вэндиа. Хоёр дахь хэмжигч нь илүү энгийн бас хямдхан бөгөөд бид үнийг усалгаа хийх усны pH-ийг хэмжихэд ашиглана. Бид хэрэглэх гэж байгаа усаараа 1 савнд хийж хэмжилт явна. Ер нь мал ус хэрчний шүлтлэг. pH-ийг бууруулах хамгийн энгийн арга бол нэмбэг эсвэл цүү хэрэглэх юм. Багвагаар нэмээд хутгаж хэмжиж байгаад хэмжигч маань 6 дойхон pH заах хүртэл үргэлжлүүлнэ. Энэ нь ихэнх жимсний модонд төгс тохирох pH юм. Усны pH-ыг тохируулж дууссан бол услаад хөрсний pH шууд өөрчлөгдөнө. Үнэн дээр бол тэр дороо биш ч аажмаар хөрс тасан зогцож эцэстээ тэнцвэрждэг. Хэрвээ бид үнийг хийхгүй бол хөрсөнд шим тэжээл дүүрэн байсан ч ургамал үргэлж шим тэжээлний хаалттай байх болно. Харин ингэж тохирон бол тэр бичил болон макро элементүүд ургамалд ашиглагдах боломжтой болж ургамал тэдгээрийг шингээж эхэлдэг. Өөрчлөлт нь мэдэгдэнэ. Өнгөө, хэрч хүч, өсөлт, навч, иш бүх зүйл үнэхээр сайжирна. Чи намайг санаад яагаад үнийг өмнө мэддэггүй байсан бол гэж хэлэх болно. Энэ зөвхөн жимсний модонд биш, гоёлын ургамал, хүнсний ногооны талбай бүх төрлийн ургамалд хамаарна. Энэ бол бүх мэдэд хамаарах зүйл. Энэ богино видеог хийхийг хүссэн шалтгаан маань олон хүн ялангуяа жимсний мод ургамалт дуртай хүмүүс анзааралгүй орхидох зүйлийг сануулгах явдал юм. Ихэнх хүмүүс энэ хэсэг дээр алдаг бөгөөд үүнийг машингинээр шийдэж болохыг анзаардаггүй. Тиймээс энэ боломжийг ашиглаад сувагт маань бүртгүүлж, видеонд лайк дарж, жимсний модонд дуртай бусад хүмүүстэй хуваалцаж байгаа чинь баярлалаа. Хэрвээ ямар нэгэн асуулт байвал доох сэтгэгдэл үлдээхээс буй эргэлзээрэй. Би ямар ч асуудалгүйгээр хариулах болно. Их баярлалаа. Дараагийн видеон дээр уулзлаа.